Сайн бацгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө хичээлээр бид нар Microsoft-ийн MAI Image 2 гэдэг хэмэл оюун ухааныг үзнэ. За мөн дээрэс нь Google-ийн Stitch гэдгийг хэдүүлээ харъя. За ингээд хичээлд оръё. За та бүхэн Microsoft Cig AI гэдээ ороод үзээрэй. За эсвэл Google дээр MAI гэдэг бичээд үзээрэй. Microsoft гэдэг. За энэ бол Microsoft-ийн гаргасан одоо MAI Image 2 гэсэн юм байгаа. За Microsoft-ийн хэлэлтэй бол зургийг бол нэлээд сайн гаргадаг гэж энэ дээр хэлсэн байгаа. За мөн одоо энэ зурган дээр гаргаж байгаа бичгүүдийг их сайн гаргадаг болсон гэж хэлсэн байгаа. За хэдүүлээ одоо энэний туршаад үзье. За та бүхэн энэ дээр нь байгаа энэ playground гэдгийг дараад тэгээд орно шүү. За playground-оор ч таныг орох дээр за Hotmail ч юм уу эсвэл Outlook-оор sign in хийгэн. За тэгэнгүүт нь өөрсдийнхөө Hotmail ч юм уу Outlook-оор sign in хийгээд за тэгээд төрсөн онцороо оруулах ёстой. За тэгээд оруулаад за ингээд орно. За тэгээд ингээд орох дээр чинь за яг л нөгөө нэг бусад хэмэл оюун ухааныхтай адилхан. За яг ийм өгөгдөл өгдөг ийм бокс байна. Одоо өгөгдөлч гэх юм уу эсвэл одоо бидний хэлдгээр даалгавар өгөх гэхтэй. За энэ дээрээ та бүхэн одоо даалгавраа өгөөд хийж болно. За хэдүүлээ энийг нь сонирхоод үзье. За энийг сонирхоод үз гэж юм те. Эмэгтэй хүний одоо нүрийг нэлээд ойртуулсан юм тийм зураг бахна гэх. За хэдүүлээ энийг нь үзье. За энэ дээр нь дарахтай энэ дээр шууд өөрөө энэ өгөгдөх нь өгчөж байна. За тэгээ хэдүүлээ үзье. За одоо энд гараад ирлээ. За энэ дээр нь дарах дээр за ийм зураг гарсан байна. За эмэгтэй хүний яг нэлээд ойртуулсан зураг гэхээр энэ бол яг бодит зурагтай юм чи гарсан байна те. Энэ арсны нүх мөнх нь бол айгүй сайн гарсан байна. Энд чи ингээд үс байна те. Яг л одоо хүний зурагтай айгүй төстэй гаргасан байна. За энийгээ даунлоод хийхээр бол энэ дээр даунлоод хийгээрэй. За мөн энэ дээр нь ингээд copy prompt гэдэг байна те. Тэгээ энэ prompt-ыг нь бас авч болох юм байна. За тэгээд одоо new conversation гэдэг дахиад энэ дээр орж болно. За хэдүүлээ одоо энийг нь үзье. За одоо юу бичиг ямар гаргах нь вэ гэдгийг ингээд шалгаад үзье. За хэдүүлээ харъя. За нийтдээ 36 секунд болж байна. За энэ болох дээрээ ингээд меню шиг харагдаж байна те. Энэ кафеных нь нэр нь байна. Өглөө 9-оос 3-ийн хооронд ажилладаг гэдэг. За тэгээд энэ меню нь байна. За ингээд хийцэн байна. За энийг даунлоод хийгээд авчих. За тэгээ хэдүүлээ одоо өөрсдөө нэг prompt хийгээд үзье. Тэгээ монголоор хийгээд үзье. За би одоо prompt бол монголоор ChatGPT дээр бичүүлсэн байгаа. За тэгээ хэдүүлээ харъя. За өгчээ. За энийг гарч байгаа хооронд хэдүүлээ энэ зүүн тал дээр нь харъя. Энэ voice nick гэдэг энэ одоо удахгүй гарч ирнэ гэж байна. За тэгэхээр та одоо шууд өөрөө хэлээд англиар монголоор сайн ойлгох үгүйг нь мэдэхгүй. Гэхдээ яг ChatGPT шиг тийм voice гарч ирж байгаа юм байна. За энэ ингээд ойлгоцсон л байна тийм ээ. За энэ шилэн гутал дотор ингээд одоо уул байгаа мэт ингээд ийм шилэн гутал хийгэрээ гэсэн чи ингээ гаргаад ирсэн байна. Яг л ойлгосон байна. За гэхдээ хэдүүлээ одоо англиар нь бичихээр яах нь гэдгийг үзье. За ингээд англиар бичихээр илүү гоё зураг гарах нь үгүй юу гэдгийг хэдүүлээ харъя. Яг л адилхан prompt гэхдээ англи монгол хэл дээр. За яг л адилхан гаргаад ирсэн байна те. За нөгөөх нь арай жоохон шигтгэхтэй гаргасан байна энэ уртлаараа. За тэгээд ер нь бол яг л адилхан л байна те. За тэгэхээр ер нь монголоор prompt бичих юм бол ойлгох юм байна. За одоо дахиад нэг prompt-ыг ChatGPT дээр гаргасан байгаа монголоор. За энийг гаргаад үзье. За ер нь бол яг эднийх дээр зураг нь бол одоо бид нэр 9-ийг харьцах нь 16 харьцах нь 9 гэж ингэж сонгож чадахгүй юм байна. Гэхдээ зургийг бол ер нь
зөвхөн нэг л хэмжээтэй гаргаад байна те. Нэгийг харьцах нэг юм уу да энэ. За энэ нэг пүүцний зураг гаргаад ир гэсэн чинь явтай л зураг гаргаад ирсэн байна те. Тэгэхээр ер нь бол бусад юуг бол жишээлбэл Midjourney бусад одоо зураг гаргадаг хэмэд оюун ухааны те Nana Banana эдрэг бол пүүцгүй юм байна гэж би бодож байна. За тэгвэл яг та бүхэн энэ одоо үнэгүй зураг гаргая гэх юм бол энийг ингээд шалгаад үзээрэй. За бидний дараагийн үзэх зүйл маань за Google-с гаргасан Stitch гэдэг энэ програм байгаа. За та бүхэн Labs Check Google гэдээ ороод үзээрэй. За тэгээд доошоо хамгийн ихэн дээр нь энэ Stitch гэдээ гарсан байгаа. За энийг хэдүүлээ үзье. За энэ Stitch гэдэг маань яадаг вэ гэхээр одоо ийм app юм уу эсвэл вебсайт хийж өгнө гэж байгаа. За энэ одоо Google-ийн учраас хэдүүлээ монголоор бичээд үзье. За би одоо фронтоос ChatGPT-гээр бичүүлсэн байгаа. За ингээд хэдүүлээ харъя. За вебсайт хийнгээд. За энэ дээр бас одоо өөрийнхөө дизайныхаа системийг сонгож болно. За мөн энэ чи зураг оруулж болно. Хэрвээ та зураг байх юм бол энийгээ скриншотыг оруулж болно. За хэдүүлээ энэ төрөл бүрийн өнгөний схемийг нь харъя. За хэрвээ тод өнгөтэй хий гэх юм бол энэ цэнхэр, энэ неон өнгөтэй байж болох нь. За хэдүүлээ энэ Сахара гэдгийг нь аваад үзье. За тэгээд явуулчих. Энэ өнгөнийхэн системийг гаргаад ирсэн байна. За ямар ч гэсэн одоо энд хийж л байна. Тэгэхээр ер нь бол энэ өнгийг бид нар арай өөр өнгийг сонгосон чинь бидэрт нэг иймэрхүү өнгөнүүдийг өгсөн байна. Гэхдээ яг энийг бид нар өнгийг сонгож сольж болно. За та бүхэн энийг ингээ харж байгаа бах те. Яг ийм цагаан, ийм canvas-ийн байдалтай ингээ байж байна. За энийг гарч ах хооронд нь бас та бүхэн энэ дээр дараад за шууд одоо ярьж болно. Тэгээд англиар яриад даалгавраа ингээд шууд өөрчилж надаа өвшөө хувилбар гаргаад өг өдр гэх юм бол энэ дээрээ дараад ярьж болно. За ийм дэлгүүрийн ийм вебсайт гэсэн чинь ингээ гаргаад ирсэн байна. За та бүхэн одоо харах дээр бас яг зүгээр л хийсэн байна те. За хэдүүлээ энийг ингээд харъя. За энэ дээр бас ингэж те generate гэдэг те. За дахиад өөрийг одоо өөр хувилбарыг гаргая гэвэл гаргаж болно. За prototype гэдэг маань одоо загвар гаргана гэж байгаа шүү дээ те. За хэрвээ одоо өөрчлөлтөр авах юм бол энэ дээр edit гэдэг дээр дарж болох нь. За тэгээд design системээ бас сонгож болох нь. За ингээ харъя гэх юм бол одоо бид нар утсан дээр яаж харагдах уу гэдэг нь харах нь байна. За эсвэл бид нар таблет дээр аль зэрэг харагдах нь уу? За мөн десктоп дээр яаж харагдах нь вэ гэдгийг ингээд байна. За ингээ гаргаад ирсэн байна. За одоо бид нар энэчээ одоо доор нь дахиад ингээд дүннө гаргаад ирсэн байна шүү дээ тий. Бүтээгдэхүүний каталог гаргаад иргээд за тэгээд хэвдэлээ өгчий. За хэрвээ бид нар өнгөө солихоор авах юм бол энэчээ өнгөө сольж болно. За хэдүүлээ харъя. За энийг ингээд өгч болох нь. За энд нэг өөр хувилбарыг бид нар сая өгсөн энэ гараад ирсэн байна. За ингээд одоо энэ бүтээгдэхүүний одоо каталогыг чинь гаргаад ирсэн байна. Энэ гар дээр тавих юм бол та ингээд ийшээ тийшээ энэ юугаа дэлгэцээ ингээд гүйлгэж болно. За энэ дээр дарах дээрээ за одоо яг энийгээ өөрчлөе гэх юм бол одоо энэ дээр чинь өөрчлөх юм гараад ирнэ. За тухайлбал та одоо энийгээ өөрчлөе гэх юм бол ингээд бүх өсгөнүүдээ бүгдийг нь өөрчлөөд монгол болгоод одоо ингээд вебсайт юм уу эсвэл ландинг пэйж ингээд хийж болох нь байна. За тэгээд энийгээ одоо таалагдлаа за нэг иймэрхүү хэлбэртэй байлгана гэж бодох юм бол за экспорт гээд за тэгээд за энэ AI Studio руу оруулахаар хийгээд за make this real гэдэг за тэгээд build with AI Studio гэдээ дарчих. За тэрийг дарчих дээр энэ Google AI Studio руу бүгдийг нь авчирж байна. За тухайлбал одоо энэ саяны оруулсан бүх зургнууд чинь HTML нь за ингээд
markdown гэдэг ингээд байж гин те. За ингээд бүгдээрээ ороод ирж гин. За тэгэнгүүтээ build гэдэг ингээд өгчих. За хамгийн гол нь та өөрөө Gmail-ээрээ орох хэрэгтэй. Тэгээ Google AI Studio руу sign in хийсэн байх ёстой. За тэгээд одоо ингээд та дизайнаа гаргачаад за энэ давцраад вебсайтаа одоо бий болгож болох нь байна. За ингээд яг тэр чинь бидний хийсэн юм маань ингээд гараад ирлээ шүү дээ тий вебсайт маань. За кодыг харах юм бол за энэ дээр код нь гарсан байна. За та хэрвээ код бичиж мэддэг бол энийг хараад засвар хийж болох нь байна. За тэгээд өшөө өөрчлөх юм байх юм бол энэ дээрээ бичээд одоо энэ энтлийн зүүн талынхаа энэ доор дээр даалгавраа өгөөд өөрчилж болох нь байна. За ингээд энийг хүмүүс рүү share хийж болох нь байна, publish хийж болох нь байна. За тэгээд энэ зургнуудаа бас өөрчилж болно. За кодоо аваад SQL Cloud дээр очиод ийм бас app хийж болох нь байна. За ингээд одоо ер нь утасны app болон вебсайтыг одоо хурдан хийж болохоор болсон байна. За тэгээд та Stitch дээр та одоо энэ зургаа гаргуулад за тэрийг тэгээд Gemini-гийн студио дээр нөгөө AI студио дээр одоо өөрчлөхийн өөрчлөлтөд кодо бичээд тэгээд шууд хадгалах нь байна. За мөн одоо та зүгээр энэ zip файлаар нь аваад за энийг өөрийнхөө одоо вебсайт хийдэг хүндээ өгч болно. За эсвэл Figma байна те. Энэ дээр очиод та хүн өөрсдөө энийг экспорт хийж болно. За түрүүн нэг юм хэлэхээ мартсан байлээ. За энэ дээр та одоо өөрийнхөө таалагдж байгаа зургуудаа оруулж болно. Эсвэл вебсайт оруулж болно. За ингээд өнөөдрийнхөө хичээлээ үүгээр дуусгая. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяр та.